Хууль эрх зүйн цогц мэдээллийг таны сонорт. Metro Lounge 91.7 радио. Business Love хуулийн фирмтэй хамтран эрх зүйн тойл нэвтрүүлгийг танд хүргэж байна. Сайн бацхан үзэгч сонсогчдоо орой мэндийг хүргэе. Эрх зүйн тойл нэвтрүүлгийн шинэ дугаар хүрэхэд бэлэн боллоо. За энэ удаагийн дугаараар сонсогч та бүхэндээ өвлүүлэх эрх зүйн харилцааны талаар ярилцах болно. Мэдээж манай зочин Business Love хуулийн фирмийн хуулийн зөвлөх, бизнесийн зөвлөх А2 хүрэлцэн ирсэн байна. Арай мэндийг хүргэе. Арай мэнд хүргэе. Тэгэхээр өнөөдрийн тухайдлага таны хэлснээр те өв залгамжлалын харилцааг. Өв залгамжлалын харилцаа. Өв залгамжлал одоо буюу грэслэл гэх өв залгамжлал гэж яг ямар харилцааг хэлээд байна? Яг эрх зүйн тодорхойлолт нь юу юм бол? Тэгэхээр ер нь бол Монгол улсын зах зээлийн эдийн засаг шилжээд шинэ үндсэн хууль батлагдсан 1992 оны үндсэн хуулиар өмчийн олон хэлбэрийг хүлээн зөвшөөрсөн. Тэгэхээр өмнө нь болохоор одоо чинь хувийн өмчийг ч юм уу алимын өмчийг зөвшөөрдөг зөвхөн нийтийн төрийн өмч гэж байдаг байлаа л да. Тийм ээ. Тэгэхээр 92 оны үндсэн хуулиар болохоор өмчийн олон хэлбэрийг хүлээн зөвшөөрсөний үндсэн дээр хувийн өмч, тийм ээ. За төрийн өмч, за холимог өмч гэсэн юм өмчийн хэлбэрүүдийг болж эхэлсэн. Тэгэхээр яаж байгаа юм бэ гэхээр иргэд маань гэсэн өөрийн тохиолдол тийм баялагийг бүтээдэг өөрийн гэсэн өмчтэй болж өрсөн гэсэн үг. Тэгээ энтэй холбоотойгоор одоо юу гэдгийг тухайн хүн одоо яг тийм ээ одоо төрснөөсөө ахуулаад те бүх амьдралынхаа хавцад одоо тодорхой баялагийг бүтээдэг. Тийм ээ. Тэр нь болохоор тодорхой өмч буюу тийм ээ захирал суулгах эрхийн хэмжээнд байдаг. Энэ болохоор тодорхой хөрөнгө байдлаар эсвэл тодорхой эрх байдлаар бий болсон байдаг. Тэгэхээр энэ зүйлийг одоо яаж байгаа юм бэ гэхээр өөрийнхөө үр хүүхдүүдэд тийм ээ хууль ёсны дагуу тийм ээ одоо эцэг эхтэй хайны жилдээ тийм ээ хамтран амьдарч байсан хүмүүстэй шиг тийм хууль ёсны дагуу өвлүүлэх эсвэл хүсэл зоригоо илэрхийлэх байдлаар гэрээслэр өвлүүлэх гэсэн хоёр ойлголтыг ярьж эхэлдэг. Тэгээ яг зөвхөн монголчуудын хувьд болохоор одоо бидний хувьд болохоор ингээ ярахаар нөгөө үндэсний нөгөө суур одоо нөгөө сэтгэлгээний уламжлал гэж яриа л та тий. Дандаа биелэгдлэр юм танддаг тий. Сайн сайхан юм ярьдаг. Жохон ингээд одоо эрсдлээрээ юм уу тий. Болохгүй бүтэхгүй талаас нь ингээ ярангууд энэ муу ёр гэдэг талаас нь ханддаг. Тий. Амны бэлгээс шүү дээ. Жишээ нь одоо даатгал гэдэг ингэнгүүт одоо даатгалын зах зээл бол Монголд хүчээ авахгүйгаа шалтгаан нь болохоор юу гэж тийм юм болж идгийг ингээд тий. Дандаа нэг санаа зүг бол заяа зав гэдгээр ханддагтай адилхан шиг өв залгамжлалын харилцаан дээр болонгод одоо жишээ нь хүмүүсийг тий та ингээд тийм ээ одоо таны бүтээсэн эд хөрөнгө байна, тодорхой эрхүүд байна. Тэгээ энийгээ та бас одоо өв залгамжлуулах асуудал яригднаа тий. Тэгээд та энийг гэрээслийн асуудал гэдэг ингээд ярих гэхээр жоохон тийм цааргалах байдалтайгаар ханддаг. Гэтэл яг одоо юу гэдэг иргэншсэн гэдэг юм уу одоо тийм ээ соёлын нэгжил хөгжижсэн одоо Европын орнууд ч гэдэг юм уу тий. Энэ гэрээсэл гэдэг зүйлийг бол бүр аль биесээр бичиж идэг. Тэгэхээр өөрөлдвөл юу болж байгаа юм бэ гэхээр тухайн хүний өмч болон эд хөрөнгө нь тэр хүний хүсэл сонирхлын дагуу хүсэл зоригийн дагуу хин нэгэнд шилжих асуудал байна шүү дээ тийм ээ. Тэр энийгээ болонгууд одоо амьд байгаа дээрээ дээрүү сарвал байгаа дээрээ бичиж үлдээд ичдэг. Тэгээд тэрийг одоо жишээ нь одоо юу гэдэг за 40 настай хүн биччихлээ шүү дээ. Тэр нь одоо юу гэдэг 40 ихтэй байхгүй болно гэсэн үг шүү дээ. Ер нь л одоо амьдрал өөрөө бас баялаг учраас те энийг тооцож үздэг. Тэгээ мэдээж тэгээд одоо юу гэдэг 50 боллоо гэхээр гэрээслээ бас шинчлэн өөрчилж бичиж явж идэг бүр тийм байдаг байна. Тэрс нэг л бичигдээ бол дуустал зүйл биш байдаг. Гэтэл манайд болохоор яадаг гэхээр энэ одоо соёл нь өөрөө бас харьцангуй арайж байгаа юу гэдэг хомигдмал гэдэг юм уу да. Энтэй холбоотойгоор арай одоо юу гэдгийг нас орсны дараагаар та хууль ёсны өвлөх асуудлууд дээр илүү яригддаг тийм байдаг гэсэн. Яг энэ өв залгамжлах асуудлаар ярьж эхэлснэх эхлээд ерөнхий ойлголтыг хоёлаа өгж байгаа. Яг энэ өв залгамжлуулаагүйгээс болоод гэрээслэл бичээгүйгээс болоод янз бүрийн эрх зүйн маргаан үүсдэг үү? Одоо энэ бол яг та их зүг асуулт сууж байна л да. Юу гэхээр одоо юу гэдэг ээж аав ч гэдэг юм уу те. Одоо эд хөрөнгөө тийм ээ. Одоо зөв мөнхийн амьдрах юм шиг бодож те. Ерөөсөө юм одоо ирээдүйд хард бодлогоогоор ингээ хандснаас болоод яадаг гэхээр үр хүүхдүүд нь хоорондоо муудалцах. Тэгээ бүр одоо ах дүүгээсээ тангараг тасрах. Бүр бие биенийхээ эрүүл мэнд амь насанд хүртэл халтах асуудал гардаг. Энд чи ерөөсөө нөгөө мөнгө цагаан нүд улаан гэдэг шиг бүр тийм хэмжээнд очдог тий. Ахаад бүр одоо нарийн ярих юм бол бүр одоо бодтой тохиолдлууд байна л да. Одоо нэг хүн одоо нас орлаа гэхэд чинь 7 хүүхэдтэй байсан. Тэгээд тэр байр нь одоо нэг байранд амьдардаг ус өөрийнх нь нэр дээр. Тэр байр нь болохоор 10 дээр хоолч юм уу байсан. Тэгээд тэрийг одоо жишээ нь яг ингээд нас орлаа гингүүд энэ хөрөнгийг хуваах одоо хинд нь юу оногдох вэ гэдэг ингэж байгаа юм. Тэгэхээр ерөөсө хуваах асуудал дээр болонгууд би энэ тамт амьдарч исэн амьдраагүй те чи том чи баг те би эндээс авах ёсгүй гэж одоо бүр нөгөө
дангараг тасрах асуудлууд үүссэн. Тэгээ сүүлдээ тэрийгээ яаж чадхаа бодоод энэ маргаан үүсгээр шүүхийн журмаа шийдэрдэлдэг байхгүй. Тэгээ шүүхийн шийдвэр үүсгэн чинь яваад чингууд нөгөө хөрөнгөний мэдээж дуудлагуулаар үнэлэх асуудал яригдана. Тэгэнгүүт тэр нь ингээд борлогдож харагдахаар бараг зах зээлийн үннээсээ нэг дахин ч үт юм хэд дахин ч үт хямдаар бүр борлогдох. Тэгээд тэнцвэр хуваагдах ч үт юм уу. Гэтэл уг нь бол энэ өөрөө зүгээр л яаж ийнө гэрээс чигдэж ч үт юм уу. Тодорхой ингээд журмаа шийдэгч болох юмыг тийм энэ хөрөнгөөс болоод энэ ах トゥ хамаатан садны асуудал, ах トゥ одоо эгч дүүгийн асуудлууд хүртэл ингэж нөгөө гэр бүлээ болох тийм асуудал хүртэл хүрч байгаа байхгүй. Тэгээ бүр амь насанд халдсан гэмтэргүүд хүртэл энэ суулж гардаг байхгүй. Энэ өв залгамжлалыг бичиж байхад грэсл бичиж байхад одоо 40 дэх бичлээ гэхэд хууль эрх зүйн зөвлөгөө өмгөөлөгч одоо заавал байх шаардлагатай юу? Тэгэхээр яг грэслийн тухайд аваад үзэхээр за грэслийг бол одоо хуульд юу гэж заасан байгаа юм бэ гэхээр юу яа гэсэн үг одоо нэг бичгээр үлдэх хэрэгтэй гэсэн шаардлагатай байдаг. За он сар өдрөө 50 те хаана бичиж байгаагаа 50 тийм ээ. За мөн грэслийнхаа үндсэн хүсэл зорилгоо илэрхийлээд тэрнийгээ заавал юу баталгаажуулах хэрэгтэй байдаг. Тэгээ нотаратаар батлуулах хэрэгтэй. За нотрат байхгүй одоо аймаг сум хөдөө орнууд байх юм бол одоо засаг дараатай хандаж те энийг бас баталгаажуулдаг. Тэгээ бүр хууль дээр үнийг онцлоод нэг 3 тохиолдлыг ярьсан байдаг юм бэ гэхээр жишээ нь цэргийн алба хааж байгаа хүн грэслэвчлээ шүү дээ те. Тэгэхээр тэрийг одоо үнэм гэдгийг болохоор грэс тэр цэргийн албаны одоо дарга нь батлах байдаг юм уу? Баталгаажуулах те. Одоо жишээ нь одоо нөө шоронд те одоо хүмүүжиж байгаа хүн жишээ грэслэвчж байгаа тохиолдол болонгууд тэр нь болонгууд бас тэр шоронгийн тийм ээ шүүх шийдвэр үүсгэх албаны тэр ахалж байгаа тэр дарга хүн нь тэрийг баталгаажуулах ч юм уу те. Эсвэл одоо зүгээр бүр өөр нэг тохиолдол нь байдаг гэхээр одоо жишээ нь усан онгоцоор тийм ээ одоо ингээд аялж явж байгаа ч юм уу тэр хүн одоо амь насны эрсдэх асуудал гарч болно шүү дээ тийм ээ. Тэгэхээр тэрнээсээ өмнө тэр хүн одоо ухаан сарвал байгаа үе дээрээ тэр грэсл үлдсэн тохиолдол тэрийг тэр усан онгоцны ахмад нь тийм ээ тэр багийнхаа гишүүдийн болон зорчигчдийнхаа тэр грэс бичсэн тэр зүйлийг баталгаажуулах юм бүрхүүлдэг байна. Тэгэхээр ингэснээрээ энэ одоо өвлүүлж байгаа хүн буюу тэр нас барах те тэр хүний одоо хүсэл зорилгыг баталгаажуулж үнэн зөв гэдгийг нотлох ийм асуудал яригддаг. За одоо хоёлаа наривчилж ярэ. Өвлүүлэх зүйлсд юу хамаарх вэ? Өвлүүлэх зүйлсээр болохоор материалын эд хөрөнгө хамаарч болно. За энэ болохоор хөдлөх бол үйл хөдлөх хөрөнгүүд аль нь хамаарч байгаа. Мөн дээрээс нь эрх хамаардаг. Энэ эрх дотроо бүр нэрштэй хэлэх юм бол жишээ нь оюуны өмчийн эрх бас энд хамаарч байна. Тэгэхээр одоо жишээ нь юу гэдэг би энэ дэврүүд нэг зүйлийг хэлэхэд жишээ нь тухайн одоо хүний тийм ээ одоо гэрт байсан эд тогшлын асуудал энэ бол бас материалын эд хөрөнгө шүү дээ. Энэ бол одоо тодорхой маргаангүйгээр тэр хүнийг нас барах хүртэл хугацаанд хамт амьдарч исэн хүнд шилжих асуудал яригддаг ч гэдэг юм уу те. Оюуны өмчийг өвлөх асуудал бас яригдаж байна. Тэгэхээр энэ эрхийг одоо жишээ нь өвлөх хугацаа бол жишээ нь хуулиар бол жишээ нь 50 жилийн хугацаа өгсөн байдаг ч гэдэг юм. Ийм одоо нөгөө ямар зүйлийг өвлүүлж байгаа вэ гэдгээс хамаарат хугацаанууд тавигдаж байна. Өвлүүлэгчийн үүрэг өвлүүлэгчийн тухайд болохоор үндсэндээ яадаг вэ гэхээр тухайн одоо грэсл одоо бичсэн бичиг өгдөөс асуудал яригдаж байгаа шүү дээ тийм ээ. Тэгэхээр энэ дээр ярьж байгаа юм гэхээр одоо магадгүй жишээ нь тодорхой за инженеэр ярих юм бол 100 сая төгрөгийн хөрөнгө байлаа гэж бодъё л да тийм үү. Тэрийг жишээ нь одоо юу гэдэг одоо 2 хүүхэдтэй ч юм уу өвлүүлээд үлдээсэн бай гэж бодъё тийм үү. Гэтэл тэр нь нэг нь болонгууд жишээ нь 100 сая төгрөгийнхөө 70 сая төгрөгийн хөрөнгийг аваад нөгөө хүүхэдтэй 30 сая төгрөгийн хөрөнгө өгсөн бай гэж бодъё л да. Гэтэл нөгөө өвлүүлэгч өөрөө тодорхой бусдын өмнө хүлээс үүрэгтэй байсан байж болно тийм үү. Тэгэх юм бол өв хүлээ авж байгаа буюу өв залгамжилж байгаа этгээд нь тэр нөгөө хүлээж авсан хөрөнгийнхөө хэмжээтэй хувь тэнцвүүлээд бусдын өмнө хүлээсэн үүргийг биелүүлэх болдог. Өөрөөр хэлбэл нэг хүүхэд нь 30 сая төгрөгийн хөрөнгө нэг нь 70 сая төгрөгийн хөрөнгө авсан бай тийм үү. Гэтэл нөгөө өвдүүлсэн өв залгамжилж байгаа этгээд нь болонгууд бусдад нэг 10 сая төгрөгийн хөрөнгөний өртөө ч юм уу гэж бодъё л тийм үү. Төлөх ёстой үүрэгтэй гэж бодох юм бол 30 саяыг авсан 3 саяыг 70 саяыг авсан 7 сая нөгөөд яаж яана хувь тэнцвүүлээд тэр үүргүүд нь хүлээгдэж явдаг. Ийм зохицолт байдаг. Ингээд энэ өвлүүлэх, грэслэх хоёр ялгаатай байна уу юу? Яг нь инженеэр хэлэх юм бол сая биний тайлбарладгаар өв залгамжлал буюу тухайн одоо чинь нөгөө эд хөрөнгө буюу эрхийг эзэмшиж байгаа хүн ба штэ тийм ээ. Тэр хүн амьд байхдаа өөрийнхөө хүслэрийг илэрхийлээд бичгээр илэрхийлээ биччихснийг нь грэсл гэж хэлээд байгаа. Гэтэл тэгж бичлгүүгээр нас орчлаа шүү дээ. Тэгээ нас орчхаар одоо яаж ийнө гэхээр энэ хүний хөрөнгийг хэн чилжүүлэх вэ гэдэг асуудал үүсэж эхэлж байгаа байхгүй. Тэр хууль ёсны өв залгамжлал гэсэн ойлголт гарч ирж байгаа. Нэг нь гэрээгээр өөрөө бичсэн байна шүү дээ. Нөгөөх нь хууль ёсны дагуу тийм юм бичиж хүсэргээ илэрхийлэлгүйгээр одоо хорвоо өргөчлөө шүү дээ. Тэгэнгүүт энэ хөрөнгөө одоо хэн чилжих вэ гэсэн асуудал яригддаг. Тэгээ энэ дээр яг зүгээр нэмээд ярихад одоо би танд би илүүтэй грэслээс ярьчлаа шүү дээ. Хууль ёсоор өв залгамжлах асуудал ярьж байна тийм үү? Тэрэн дээр болохоор жишээ нь ийм асуудлууд үүсдэг юм бэ гэхээр тухайн одоо энэ хөрөнгийг хэн нь яг хууль ёсны өв залгамжлагч болоод энийг авах вэ гэдэг асуудал яригдана шүү дээ.
Тэр хүн чинь мэдээ ганцаараа амьдарч байгаа учраас хүүхдүүд нь байна, ээж аав нь байна, ах эгч нь байна те. Замаг дач зэн байна, хүүхдүүд нь байна гэхээр энэн дээр ийм хуульд бол 3 ийм эрэмб буюу зааж өгсөн байдаг. Нэгдүгээрт болохоор хамгийн түрүүнд тэр хүний хөрөнгийг болонгууд тэр хүний одоо эхнэр буюу нөхөр тийм ээ. За төрүүлсэн болон үрчилж авсан хүүхэд. За мөн дээрээс нь тэр хүний одоо нас барахаас өмнө хөвлөд нь олдсон байсан. Төрөөгүй хүүхэд шүү дээ тийм ээ. Тэр хүүхэд мөн дээрээс нь өөрийнх нь төрсөн буюу үрчилж авсан ээж аавууд нь бол одоо хамгийн ихний одоо өв залгамжлагч байдаг гэсэн. Тэгээ эднэр бол энэ төрөнгөд болохоор тэнцүү хэрэгтэйгээр төрөнгөд одоо өв залгамжлах хэрэгтэй байдаг. А гэтэл энэ хүмүүс нь жишээ нь өв залгамжлахаас татгалзаж байна. За. Одоо жишээ нь тэр хөрөнгөөс би өвийг авмааргүй байныг татгалзаж болно те. Эсвэл өв залгамжлах эрхээ алдах гэсэн тохиолдол бас байдаг. Тэр нь жишээ нь яадаг вэ гэхээр саяны ингээд дурдсан хүмүүсээс жишээ нь одоо юу гэдгийг нөгөө одоо жишээ нь одоо нас орсон хүн ба шүү дээ. Тэр хүнийг нас барах шалтгаан болсон гэмт хэргийг үйлдэлсэн байж болно шүү дээ. Тийм ээ. Эсвэл тэр нас барахт нь яг гин буруутай шүүхээр тогтоогдсон байж болно. Ийм тохиолдолд тэр хүнд өв залгамжлах эрх нь хасагдана гэдэг ч юм уу те. Мөн дээрээс нь энэ хүмүүс нь жишээ нь байхгүй, ийм хүмүүс байхгүй тохиолдолд дараагийн шатнд яадаг вэ гэхээр тэр хүний одоо нөгөө за тэр хүний болонгууд жишээ нь одоо юу гэдгийг ач зэн тийм ээ ах эгч нь энэ төр гэсэн асуудал үүсэн. За эдгээр нь байхгүй тохиолдолд ачинцар зээнцэр ч гэдэг юм уу те. Тэгэхээр өөрөөр хэлбэл яаж нөхөр ачинцар зээнцрийн үед болонгууд нөгөө өөрийнхөө аав ээжд нь оногдох хэрэгтэй байсан хувь дээр өв залгамжлах эрхүүд үүсэн ч гэдэг юм уу. Ийм байдлаар одоо нөгөө ингэ шатлан зохицуулж өгсөн байдаг гэсэн хууль дээр. Сая одоо өвлөх эрхээ алдах гэж ярьж байна те. Ийм тохиолдолд төрийн өмчлөлт шилжээд идэг энэ өвлөх эрхээ алдсан тохиолдолд одоо шилждэг юм. Тий, одоо жишээ нь юу гэдгийг нэгдүгээрт болонгоо саяны хэлдгээр тэр нөгөө төрсөн тийм ээ үржилсэн хүүхэд тэгэл хамт амьдарч ирсэн хүмүүс ингээл явж шээ. За энэ дээр нэмэгдээд жишээ нь тэр хүнийг нас барах үед өөрийнх нь насраа хамгаалтанд байсан хөдөлмөрийн чадваргүй одоо чинь өөр хүүхэд тийм ээ хамт ажиллаж ирсэн хүмүүс хүртэл нөгөө нэг энэ шатлалынхаа дагуу нөгөө өв залгамж тооцогдож штэ тий. Гэтэл энэ хүмүүс бүр огт байхгүй байж магадгүй байхгүй. Тэр хүн одоо бүр ганцаараа байсан ч юм уу те. Ийм тохиолдол болонгууд тэр хүний хөрөнгийг нөгөө гээгдлийн төрөнгөтэй адилхан төрийн өмч болгож авах тохиолдол байдаг. Эсвэл тэр хүмүүс нь байсан ч гэсэн яаж яах вэ гэхээр нөгөө саяны өвлөх эрхээ алдчихж байгаа тохиолдлууд байна шүү дээ те. Одоо жишээ сая тэр гэмт хэрэг дороцолцсон тэр хүний нас барах шалтгаан гин буруутай энэ төр явж шүү дээ. Энэ шүүхээр тогтогдсон ч гэдэг юм уу. Ийм тохиолдолд болонгууд энэ хөрөнгийг төрийн өмч шилжүүлэх асуудал яригдчих. Эдгээрийг бас өвлөх эрхээ алдах гэж хуульд заах уу те саяны дурдсан тохиолдол. Өвлөх эрхээ алдах гэдэг нь болохоор түрүүний хэлдгээр тэр нэг тухайн хүнийг нас барах шалтгаан буюу гэмт хэрэг оролцсон. Тийм ээ тэр хүнийг нас барахад одоо гин буруутай гэсэн тэр нөхцлүүдийг хамааруулж ойлгож байгаа гэсэн үг тийм. Өв нээгдэх үе гэж байх уу? Одоо өв нь одоо сэргчлээ, өвлөх эрхэн сэргчлээ гэж байх уу? Өв нээгдэх гэдэг дээр зүгээр яхаа тайлбар хэлэхэд ийм тухайн хүн нас барсан буюу нас орсон тооцогдсон буюу зарласан гэсэн хоёр ойлголт байдаг байхгүй юу. Нас орсон гэдэг нь болохоор мэдээж та ойлгож байгаа тийм хүн болго ойлгож байгаа. Нас орсон тооцоолох асуудал дээр яаж юм бэ гэхээр тэр хүн жишээ нь сургаггүй алга болоод тий одоо жишээ нь тэр юу гэдэг нөгөө дайн бүхий байдал байгалийн онц аюултай нөхцөл байдлын үед тийм ээ алга болоод эргэж ирээгүй ч байт юм уу тий. Гэтэл энэ хүн ингээд эргэж ирэхгүй ингээд байгаад байдаг хаана гон мэддэг. Ингүү жишээ нь одоо нэг ар гэрийнх нас нь ч байт юм шүүхэд ингээд хандаад энэ хүн ингээд ирсэн байхгүй байна те. Ийм нөхцөл байдалд ингээд алга болсон. Тэрнээс хойш ингээд ямар ор сургаггүй босооч гэсэн хүнийг нас орсон тооцоолж өгөөч чи гэсэн шүүхэд жишээ нь хүсэлт гаргаж нас орсонд тооцоолох боломжтой байдаг байхгүй. Яагаад гэж байгаа тэр хүний нөгөө хөрөнгийн асуудал яригдчих хэлж шít. Тэр хүний нөгөө эрхийн асуудал одоо шилжих асуудал яригдж байгаа сте. Ингэж хандж байгаа тохиолдолд нас орсон буюу тэр нас орсон гэж зарлагдсан тэр өдрөөс өв нээгдэх асуудал яригддаг. Өөрөөр хэлбэл өв шилжих хэрэгцээ харилцаа хэмжээнээс үүсч эхэлж байгаа гэсэн үг. За энэ дээр нэмэгдээд дахиад нэг зүйл яригддаг гэхээр өв нээгдэх газар гэсэн асуудал яригддаг. Тэрний юу гэхээр тэр хүний одоо нас орсон этгээдийн хамгийн сүүлд оршин амьдарч ирсэн газар нутаг тийм ээ. Эсвэл тэр хүний нөгөө өвлүүлэх гэж байгаа хөрөнгийн дийлийнх нь одоо байсан газар нутгийг одоо өв нээгдэх газар гэж тооцдог. Тэгээ энэ дээрээсээ үндэслээд яаж байгаа юм бэ гэхээр энэ дээр юу яригддаг вэ гэхээр нөгөө өвийн одоо жишээ нь өв залгамжтай холбоотойгоо гэрчилгээний асуудал яригддаг. Тэгээ энийг олгох асуудал. Тэгээ тэрнтэй холбоотойгоо нөгөө натрат гэж ярьсан те. Бактерийн засаг даргын асуудал яригдсан тийм ээ. Гэх мэтчлээ энэ нөгөө дагвар энэ ур дагварууд нэнтэй холбоотойгоор үүсдэг гэж л гэдэг. Оюуны одоо бүтээлийг өвлүүлж болох уу? Болдог. Тийм. Тэгэхээр ерөнхийдөө бол зүгээр явуулж байгаа юм бэ гэхээр оюуны одоо тийм ээ өмч гэдэг ойлголт бол үндсэндээ дотроо одоо хоёр хуваагддаг. Ерөнхийн үндсэн хоёр хэсэгт хуваагддаг. Нэгд нь болохоор ажил дүрийн өмч, нөгөөх нь зохиогч эрх асуудал яригддаг.
зохиогчийн эрх гэдэг ингээ ярихаар одоо жишээ нь тэр нэг урлаг уран сайхны бүтээлүүд, ном тохиомлууд энэ төр гэл тийм ээ. Одоо энэ дээр жишээ нь юу гэдэг нь креатив индастри гэдэг юм л да, бүтээлч үйлдвэрийн салбар гэж ярьдаг. Энд болонгууд одоо жишээ нь тэр нэг дизайн урлалууд байж болно тийм ээ. За компьютерийн програм хангамж байж болно, зураг байж болно, тэ ном байж болно, тодорхой бүтээл бүр кино, жүжиг гэл ингээ зохиолууд тэр бүгд ингээ хамааруулж үздэг. А нөгөөс нь болохоор аж үйлдвэрийн өмчийн асуудал гэж яригддаг. А тэр нь болохоор жишээ нь одоо барааны тэмдэгт аж ахуйн одоо нэг бизнесийн одоо жишээ нь брэнд лого энэ гэл явдаг шүү дээ тийм ээ. Энэ бүх зүйл орж иж. Тэгэхээр энэ өөрөө одоо тухайн одоо жишээ нь энийг бүтээсэн хүн нь болохоор оюуны өмчийн газар хандаж энийг нөр баталгаажуулж оюуны өмчийн өмчлөх эрхээ баталгаажуулсан байдаг. Тэгээ энийгээ болохоор бас үр хүүхэдтэй одоо жишээ нь өвлүүлэх асуудал яригдаж болдог. Тий. Тэгээд энэнтэй холбоотойгоор болонгууд би дөрөвний хэлсэн те оюуны өмчтэй холбоотой асуудал болохоор өв залгамжлах дээр их асуудал 50 жилийн хугацаанд жишээ тэр одоо хөрөнгийг өмчлөх асуудал яригдаж байна. Гэрээслэгч маань одоо хуульд заасан хууль ёсны биш одоо өв залгамжлагч гэх юм одоо өөр хүнд одоо хамаатан саднаас бусад хүнд гэрээсэлсэн тохиолдолд одоо яах вэ? Одоо ямар ч маргаан үүсгэх хэрэггүй гэсэн. Одоо яг та ингэж өнцгөөс сууж байна. Жишээ нь одоо юу гэдгийг хин нэг этгээдтэй хүсэргээ илэрхийлээд амьд ахудаа гэрээсэл бичсэн те. Гэхдээ тэрийг ямар нэгэн ээж аавдаа хүүхэдтэй хамаатан садандаа биш. Тийм ээ. Шал өөр хүнд одоо ингээд одоо тэр нь одоо ямар нэгэн ойр дотны харилцаатай байсан, амраг харилцаатай байсан ч юм уу тодорхой тийм хүмүүс чинь хөрөнгөө ингээд гэрээслэр ингээд 100% ингээд явуулчвал одоо яах вэ гэх гэдэг шүү дээ. Тэр энэ дээр бол хууль дээр ийм зохицуулт бас байгаа л да, зохицуулж өгсөн зүйл байгаа. Энэ юу вэ гэхээр тухайсан этгээд нүсрэгөө илэрхийлээд гэрээслэр 100% өөрийнхөө одоо өмч болон те эрхийг одоо хин нэг этгээд хөндлөг этгээдэд ингээд шин гэрээссэн байгаа тохиолдолд түүний өөрийнх нь төрүүлсэн тийм ээ. За мөн өөрийнх нь үрчилж авсан. За өөрийнх нь асран хамгаалтанд байсан тэр хүүхдүүд тийм ээ. За мөн ээж аавуудад нь яадаг вэ гэхээр тухайн хөрөнгийн 2.1-ээс доошгүй хувь буюу 50% гэсэн үг. Хамгийн багадаа 50%-ийг одоо яаж ийм нөхөр хууль ёсоор үйл залгамжлах хэрэгтэй байдаг. За. Тий. Тэгээ харин байхад тэр нөгөө гэрээслийнх нь мэдээж өөр хүнсрэг илэрхийлсэн учраас тэр үндсэн 50%-ийг болгон тэр гэрээслийн даваа шилжүүлэх асуудал яригдаж болдог. Сая яриад өнгөрсөн өв залгамжлалаас татгалзах асуудлыг сая ярьж байсан. Тэгэхээр ямар бичвээр өмт бүрдүүлэх үү энэ талаар дэлгэрүүлээд ярил. Тэгэхээр энэ нэг өв залгамжлалын харилцаанд болохоор нэг одоо өв одоо жишээ тэр төрөнгийг эзэмшижсэн тэг өмчилж ийсэн одоо насварагч гэдэг шүү дээ тий. Тэр хүн насварсан өдрөөс хойш өв нээгдэх асуудал яригдж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ өдрөөс хойш 1 жилийн хугацаанд ерөнхийдөө одоо жишээ тэр нэг эд хөрөнгийг болон эрхийг захиралцуулах хэрэгнээс тодорхой хязгаарлалт тогтоожсэн байдаг. Тэр нь яаж байгаа юм бэ гэхээр одоо жишээ нь тэр нөгөө төрөний дурдсан нөгөө хууль ёсны үйл залгамжлагч нар байна шүү дээ тий. Тэд нар жишээ нь тэр өв нээгдснээс хойш 3 сарын хугацаанд тийм ээ тэр одоо өв залгамжлуулсан эд хөрөнгийг хүлээж авах хүсэлт эсвэл түүнээс татгалзах хүсэлтэй нөгөө нотрат буюу тийм ээ тэр засаг дарагт гэрчсэн засаг дарагт өөрөө илэх хэрэгтэй байдаг. Тэгэхээр энэ хугацаанд тэр хөрөнгийг одоо жишээ нь юу гэдгийг татгалзсан байлаа шүү дээ. Тэгэх юм бол тэр хүнийг одоо жишээ нь өв залгамжлалаас татгалзсан гэж үзнэ. Тийм ээ. Зүгээр тэр хугацаанд татгалзах эрхээ ашиглаагүй бол тэр хүнийг өв залгамжлах эрхээ одоо жишээ нь тийм ээ хэрэгжүүлж байна гэж үзэх тийм үндслүүд болдог гэсэн үг. Тий. Бас ийм тохиолдол гарч магадгүй л дээ. Өв залгамжлагч нь бусад одоо өв залгамжлагчдыг эрхээс өмнө өвлөгдөх эд хөрөнгийг авах. Тэгэхээр жишээ нь одоо юу гэдэг нь заана 3 хүүхэдтэй айл байсан те. За тэр одоо чинь аав ч юм уу жишээ нь нас орсон гэж бодъё те. Тэгэхээр тэр хөрөнгийг одоо нэг том ах ч юм уу те. Одоо уг нь бол хууль ёсны үйл залгамжлагч чинь 3 хүүхэдтэй бол таар чинь тийм 3 хүүхэдтэй гэхээр магадгүй 3 хүүхэдтэй амьдэрсэн гэхээр тэр 3-т нь тэнцүүлэн одоо уг нь бол хөрөнгийг шилжүүлэх хэрэгтэй бол таарах гэдэг шүү дээ. Гэтэл ах нь болонгууд дур мэдээд жишээ нь те энийг захиралцуулах асуудал яригдах гэдэг тийм үү. Тэгэхээр энэ дээр хууль дээр юу гэж зааж өгсөн бэ гэхээр 1 жилийн хугацаа зааж өгсөн байдаг. Тэгээ жилийн хугацаанд болохоор тэр яг зүгээр одоо тэр нас орсон хүний хөрөнгийг бол ингээд одоо жишээ нь өөрийнхөө эзэмшилтэмээ эзэмдээ авч болно. Гэхдээ тэрийг захиран зарцуулах, худалдах, бусдад бэлгэлэх эрх нь 1 жилийн хугацаанд хязгаарлагдаж байгаа. Яагаад гэвэл хууль ёсны бусад одоо нэг өв залгамжлалаас гарч ирэх тийм ээ тэд нар хүсэргээ илэрхийлэх тэр боломжийг хуулиар олгож өгсөн байдаг. Тэгээд өвлөх эрхийн гэрчилгээ гэдэг зүйлийг одоо жишээ нь түрүүний хэлснээр тийм ээ 3 сарын хугацаанд гэж ярьжсэн. Энэ хугацаанд жишээ нь тэр нэг нотрат болон тэр нөгөө засаг дарагт ингэж хандаж гаргасныхаа үндсэн дээрээс тийм ээ 1 жилийн дараа гэхэд өвлөх эрхийн гэрчилгээг олгодог. Хууль ёсны өвлөгч нарт.
Мөн хэрвээ хууль ёсны өвлөгчнөр байхгүй тохиолдолд нэг гэрээслэлээр үйл ажиллагаах гэж ярьж байгаа шүү дээ. Энэ тохиолдолд хүмүүс гэрээслэлээр өвлөх эрхийн гэрчилгээ гэдэг зүйлийг бас гаргаж өгдөг. Ингэснээрээ тухайн эд хөрөнгийг одоо сая захиран цэцүүлэх асуудал яригдаж эхэлж байна. Энэ хугацаанд зааснараа тийм хуваарлах асуудлууд нь өөрөө хязгаарлагдаж өгч байгаа гэсэн үг. Өвлөх одоо эд хөрөнгийн хэмжээ нэмэгдэх үед яах вэ? Тий, жишээ нь ийм асуудал яригдж байна л да. За одоо жишээ нь хууль ёсоор нэг өв залгамжлах асуудал дээр ингээ ярингууд жишээ нь за нэг 5 хүн бол хууль ёсны өв залгамжлагч юм байна гэдэг нь тогтоогдоод тийм ээ. Ингээд төрөнгийн ингээд өгөх болоо гэсэн чинь нэг нь магадгүй юу гэдгийг нөгөө өвлөх эрхээ алдаж болно шүү дээ түрүүний хэлснээр хууль зөрчөөд тийм ээ. Тэр хүнийг нас урах шалтгаан дэргийн буруутай энэ төр гэдээ ярьж байсан тийм. За мөн дээрээс нь эсвэл нэг нь одоо жишээ нь өв залгамжлаас одоо жишээ нь татгалзаж болно шүү дээ. Тийм ээ. Гэхдээ татгадж байгаа этгээд нь болохоор бүр нэр зааж өөртөө оногдох энэ хөрөнгийг тэр хүн шилжүүлэх гэсэн одоо бичгээр илэрхийлж болдог. Эсвэл тийхгүйгээр ингээд орхичлоо гэж бодъё л да. Тэгэнгүүт одоо өөрөлдвөл нөгөө үндсэн 5 хүний 3-т нь бол нөгөө ногдох тийм ээ үзэлэмжлэх хөрөнгүүд нь шийдлэхэд нөгөө 2 хүнийх нь одоо ингээд хос үлж ш. Тэгэнгүүт энэ хоёрыг болонгууд яа тийм бэ гэхээр нөгөө 3-т нь хувь тэнцвэл нэмэгдүүлэн одоо жишээ нь үзэлэмжлэх асуудлыг шийдэх ийм харилцаа байдаг гэсэн. Өвлүүлэгч нарын одоо хариуцлагын тухайд ер нь яаж зохицуулж өгсөн бэ? Тэгэхээр яг зүгээр энэ өвлж авж байгаа этгээд тийм ээ. За өвлүүлж байгаа хүн гэдэг ингээ харангуй жишээ нь гэрээстэл дээр авч үзье л да тийм. Тэгэхээр гэрээстэл авч үзэж байгаа тохиолдолд тухайн эд хөрөнгийг өв залгамжлалаар шилжүүлнэ гэж ингэж гэрээсэл биччихээд дээрээс нь тэр эд хөрөнгөтэй холбоотойгоор жишээ нь одоо тодорхой бас нөгөө үүрэг хүлээлгэж бас болно. Тийм ээ өв залгамжуулж байгаа этгээд нь бас дээрээс нь тодорхой тэр нөгөө үүрэг хүлээлгэхээс гадна тодорхой одоо жишээ нь ялангуяа жишээ нь зориулалт шаардж болдог. Тэгэхээр энэ дээр би зүгээр нэг онцлог нэг зүйлийг хэлэхээр өв залгамжлал гэрээсэлгээд ярихаар л зөвхөн аав нь хүүхэдтэй ч юм уу те ээж нь хүүхэдтэй юм шиг харагдаж магадгүй л дээ. Энэ дээр эсвэл хин нэгэн ч юм уу. Энэ нөгөө нэг өв залгамжлалын харилцаан дээр яадаг гэхээр тухайн эд хөрөнгийг эзэмшиж байгаа тэр нөгөө гэрээсэл бичиж байгаа этгээд нь болохоор тухайн эд хөрөнгөө хин нэгэн иргэнд эсвэл ямар нэгэн хуулийн этгээдэд одоо чинь аж ахуйн нэгж байгуулах компани гэсэн үг шүү дээ. Мөн улсад чинь үйл залгамжлуулах тэр гэрээсэл бичиж болдог байхгүй. Тийм. Тэгэхээр одоо жишээ нь юу гэдгийг түүхийн үнэт өв те байгалийн долдорч байдаг юм тодорхой тэр зүйлийг бас улсадаа зориулж те улсынхаа төв соёлыг яг зорилгоор ч гэдэг юм уу те улсынхаа орлого олох зорилгоор бас гэрээслэх асуудал бас байдаг. Тэ. Ер нь манай Монголд яг хууль ёсны дагуу одоо гэрээслэл бичсэн хүн байт юм болов. Ер нь ерхөө одоо зүйлийг одоо зохицуулж өгөөч гэж хууль зүйн зөвлөгөө авч байгаа хүмүүс ер нь байна уу? Байдгийн болов гэхээр баг байдгүй юм шиг асуудсан байна шүү дээ тий. За байгаа гэсэн үг. Яагаад гэж байгаа гэхээр одоо бол нөгөө нэг зах зээлийн эзэмших шилжсээс хойш би нэвтрүүлгийг хэлсэн тий. Энэ чинь хувийн өмч бий болсон. Тодорхой баялагууд бий болж байна тий. Энд чи одоо юу гэдэг нийгмийн ангид давхарга бас одоо нэлээд юм ялгаа заагтай болоод тий нэлээд хөрөнгөлөг хүмүүсч бий болоод ингээд ихлэхээр энийг дагаад энийг зохицуулах шаардлага заашгүй гарч эхэлж байгаа байхгүй. Энгийнээр хэлэх юм бол энэ бол эрсдлийн удирдлага байхгүй. Хувь хүний хувьд. Тийм байгаа ч тий. Тэ тодорхой эрсдэл учирч болно. Тэгвэл эрсдлээс яаж зайлсхийх вэ? Энэ хөрөнгийг одоо жишээ нь өөрийнхөө өсөл зоригоо амьд байгаа дээр өсөл зоригоо илэрхийлээд энийг хин хиндээ шилжүүлэх талаар гэрээсэл бичих юм асуудал байгаа. Тий. Тэгэхээр энэ өөрөө юу болж байгаа юм бэ гэхээр одоо ялангуяа нэгэн нэг соёлтой нийгмийн зайлшгүй нэг хэсэг байхгүй. Зүгээр одоо юу гэдгийг нөгөө хүмүүс ярьдаг байхгүй харамч хүн одоо хүн баяжчихсан харамч болдог гэдэг үст. Тэгдэг тий. Тэгэхээр яг тэр нь нэг талаас харах юм бол харамч гэдэг муу юм шиг харагдаад байгаа бол нөгөө талаасаа тэрийг бүтээхийн тулд хэр их хөдөлмөр зарцуулсан тэр хөрөнгөний үнцнийг мэдж байгаа байхгүй тэр хүн. Мөн үү. Тэгэхээр энэ зүйлээ ямар ч уужир удахгүй тарамдуулахыг хин нэг хүсэхгүй байгаа шүү дээ. Тийм ч учраас тодорхой одоо жишээ нь бүр одоо нийтлэг жишээ ярингууд чинь хөрөнгийнхаа бараг тал хувийг ч гэдэг юм уу тодорхой хувийг нийгмийн сайн сайханд зориулж бүр гэрээсэлж байгаа байхгүй. Тийм тохиолдол байна. Тодорхой хувь нь болонгууд үр хөвгтүүдтэй. Тодорхой хувь нь болонгууд өөрийнхөө босгож ирсэн тэр нэг компани бизнестэй ингэж зарцуулна гэж бүр ингэ зориулалт ингэж өөрийнхөө хүсрийг илэрхийлж тийм гэрээсэл хийх ийм бэлтгүүлдэг юм ууштай байдаг. Хөрөнгийг яаж өвлүүлэх? Хэрвээ дундын хөрөнгө байвлынхаа хөрөнгө бас ингэж олон төрөл байдаг. Тэгэхээр энэ дээр яг одоо чинь гэр бүлийн харилцаан дээр илүү тод харагддаг. Тэгэхээр нэг хуваарт хөрөг, дундын хөрөнгө гэсэн ойлголтууд гарч ирдэг те. Жишээ нь одоо юу гэдгийг гэр бүл болж байгаа хүмүүс гэр бүл болсноос хойш бий болсон. Тэг одоо бүх хөрөнгийг болохоор жишээ нь дундын хөрөнгөд тооцож үздэг. Тэгээ жишээ нь одоо гэр бүл цуслах хүмүүс асуудал дээр хэрэгдэг шүү дээ. Одоо жишээ нь юу гэдгийг ихнэр нь хүүхдээ хараад гэртээ байгаад байсан байдаг.
А нөхөр нь болохоор зүтгэж байгаа тэр мөнгө босгоод ингээд шинэ байр авцсан байж идэг. Тэгээ гэр бүл туслах болохоор энэ нөхөр л хамаг мөнгөө гаргасан юм шиг харагдаад ингээд байдаг ш. Тэгэнгүүт энэ дээр яадаг хэрэг гэр бүл болсноос хойш бий болсон хөрөнгө бол бүгд дундын хөрөнгөд хамаарна гэсэн чинь зохицуулт байдаг шүү дээ, тий. Яг энэтэй адилхан яг таны хэлдгээр юмхээр хуваар төгрөг гэдэг бол мэдээж нөгөө гэр бүл болохоос өмнөх хуваар төгрөгүүд яригдж байна. А гэр бүл болсноос хойш бас энэ хөрөнгийг хуваар төгрөгөд тооцно гэж ингэж цаагыг салгаж тусгайлан одоо жишээ нь авч үзэх асуудал бас яригдж байна шүү дээ, тий. Тэгэхээр өв залгамжлалын харилцаан дээр энэ дээр юу яригдж байна вэ гэхээр тэр хүний яг нөгөө 100% өөрийнх нь нэр дээр байдаг, тий. Бүрэн хөрөнгө байх юм бол тэр хүн бол одоо шууд тэрийгэ тийм ээ гэрээсэл дээрээ өв залгамжлалаараа бичээд ингээ хуваагаад хууль ёсны өвлөгч нарт ингээ тэнцүү ингээд тийм ээ оногдоод ингээд хуваагдаж болж штэ. А тэгвэл хуваар төгрөнгө дээр болохоор яг одоо юу гэдгийг тэр хөрөнгийн одоо хөрөнгийн тодорхой одоо тал хувимж байдаг юм одоо хоёр хүний дундын хөрөнгө бай гэж бодъё л да тийм ээ. Тэр тохиолдолд яг тэр хүнд оногдож байгаа хөрөнгийг өв залгамжлах асуудал яригдана гэсэн үг. Зөвхөн тэр хэсэг нь гэсэн үг тийм ээ. Одоо жишээ нь хоёр хүн байлгахад тална гэж бодож штэ. Тий. За ингээд хөрөнгөө өвлүүлээ гэхэд юу яах вэ? Үнэлгээ. Тэгэхээр наад дээр чи яг нэг юм асуудал яригддаг. Хүмүүс одоо жишээ нь түрүүн би ярьлаа шүү дээ. Одоо нэг гэрээсэл бичлэгээд энийг нотаратаар батлах асуудал яригдж шүү дээ. Ер нь нотаратын байгууллага бол зөвхөн одоо жишээ нь тухайн баримтчийг үнэн зөв гэдгийг нотлохоос гадна хууль зүйн зөвлөгөө өгөх ийм үүрэгтэй байгууллага байхгүй юу? Тэгээд зөвлөгөө өгөөд тэр нь үр дагавар нь цаашаа тэр нөгөө нотаратаар батлуулж байгаа этгээдүүдийн бас эрх ашиг сонирхлыг нийцэх тэрийг хөндөхгүй байх асуудал дээр бас одоо зөвлөгөө өгөх хэрэгтэй байдаг. Гэтэл манай ард иргэдийн тухайд болонгоо жишээ нь одоо юу гэдгийг тухайн эд хөрөнгөө жишээ нэг даатгуулах ч юм уу те эсвэл одоо жишээ нөгөө нэг татвараас зайлсхийх зорилгоор ч гэдэг юм уу те хөрөнгөө тодорхой хэмжээгээр одоо жишээ нь бууруулан үнэлдэг байхгүй. Одоо жишээ нь тэгдэг штэ банкнаас одоо зээл авах гэж байгаа ч юм уу одоо жишээ нь юу гэдэг татвар баг төлөх гэж байгаа тийм төлөх зорилгоор яадаг вэ гэхээр 100 сая үнэтэй байрыг 20 сая төгрөгөөр үнэлээд гэрээ ичиж байгаа байхгүй. Харин тий. Ингүүд үнэлгээний нэг зураг гаргахсад яригдаж байна да тий. Тэгэхээр юу хэлж гэнэ үү гэхээр ер нь бол нэгдүгээр та гэрээ хийж байгаа тэр одоо төрөнгөтэй холбоотой асуудал болонгууд одоо нөгөө хөрөнгөний үнэлгээний асуудал маргаан үүсдэг шүү дээ. Одоо ялангуяа энэ дээр нөгөө өвлөгдөх хөрөнгө дээр нөгөө одоо өв залгамжлалтын хооронд маргаан заргаа үүсэх асуудал үүсэж шүү дээ. Тэгэнгүүт тэрэн дээр яаж гэнэ вэ гэхээр тухайн хөрөнгөний зах зээлийн үнэлгээгээр тооцох асуудал яригдана. Тэгэхээр яг зах зээлийн үнэлгээ гэдэг асуудал бас харьцангуй болоод төрчин тийм ээ. Тэгэнгүүт нөгөө улсын бүртгэлд бүртгүүлсэн үнэлгээ ярьж эхэлж байгаа. Тэгэхээр нөгөө 100 сая үнэтэй байшинг 20 саяар одоо татварыг багтуулах гээд ингээ яатсан байдаг. Эннээсээ болоод яаж гэнэ. Хөрөнгөний үнэлгээнээс болоод эргээд нөгөө хариуцлагын асуудал буюу тийм ээ. Хөрөнгө хуваарлах асуудал тэрийг магадгүй борлуулах тийм ээ. Тэрнээсээ хувь тооцож нөгөө залхамжлах асуудлууд дээр бас маргаан гардаг байна. Тэгэхээр би эндээс юу хэлэх гээд байна вэ гэхээр тэр хөрөнгө нь эвдэрсэн хэмхэрсэн хохирсон тохиолдолд хүртэл хохирлын дүн ярих гэхээр улсын бүртгэлд байж байгаа дүнг барих хэрэгтэй болох гэдэг шүү дээ. Тийм байгаа. Тэгэхээр ер нь бол та өнөөдрийн одоо жишээ нь зардлыг багасгах зорилгоор ч юм уу те одоо баг үнэлгээ тавьчаад тэрийг одоо дараа нь үр дагавар дээр болонгоо тэрнээсээ баг гар тооцоолаад ингээд хариуцлага оногдуулах тийм асуудал ус давхар гардаг. Тийм. Хөрөнгөний үнэлгээний тухайд болонгоо. Metro Lounge 91.7 радио та хамт байсан сонсогчдоо баярлалаа. Би та бүхэндээ эрх зүйн тал нэвтрүүлгээ хүргэлээ. Эрх зүйн тал нэвтрүүлгийн энэ удаагийн дугаараар өв залгамжлалын харилцааны талаар ярилцлаа. Хамт байсан сонсогчдоо баярлалаа. Хууль эрх зүйн цогц мэдээллийг таны сонорт. Metro Lounge 91.7 радио Business Love хуулийн фирмтэй хамтран эрх зүйн тал нэвтрүүлгийг танд хүргэж байна.